Урсгал зардлын бүтэц. Цалин хөлс 24.1%. Нийт 182,731 төрийн албан хаагчдын цалингийн сан. Нэг их найд 797.1 тэрбум өмнөх өнөөхөөс 1.7%-аар өссөн байна. Бараа үйлчилгээ 19.6%. Өдөр тутмын бичиг хэрэг, харилцаа холбоо, түлш, халаалт ашиглалтын зардал нэг их найд 460.4 тэрбум төгрөг. Өмнөх өнөөхөөс 10.4%-аар өссөн байна. Зээлийн төлбөр 15.4%. Төсвийн алдагдлыг нөхөж буй засгийн газрын зээлийн хүүний төлбөр нэг их найд 150.7 тэрбум төгрөг. Өмнөх оноос 1.5%-аар буурсан байна. Татаас 3.1%. Төрийн болон хувийн аж ахуй нэгжийг дэмжихэд олгож буй мөнгөн хөрөнгө 233.9 тэрбум. Өмнөх оноос 17.4%-аар өссөн байна. Урсгал шилжүүлэг, хууль тогтоомж, бусад шийдвэрээр засгийн газраас олгох дэмжлэг тусламж 37.7%. Хоёр их найд 813.8 тэрбум. Өмнөх оноос 10.1%-аар өссөн байна. Монгол улс 182,731 төрийн албан хаагчтай. Үүнээс төрийн үйлчилгээ 58,352, 32%. Боловсролын салбарт 43,382, 24%. Төрийн тусгай албанд 34,994, 19%. Төрийн захиргаа 20,845, 12%. Эрүүл мэндийн салбарт 20,413, 11%. Бусад салбарт 4,745 албан хаагч буюу 3%-ийг эзэлж байна. Урсгал шилжүүлэг, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмж нэг их найд 789.1 тэрбум төгрөг. Халамжийн тэтгэвэр тэтгэмж 646 тэрбум. Тэтгэврт гарахад олгох тэтгэмж 79.6 тэрбум төгрөг. Үр дүнгийн урамшуулал 55.7 тэрбум төгрөг. Орон нутагт ажилласны тэтгэмж 41.8 тэрбум төгрөг. Үдийн цай хөтөлбөрт 32.5 тэрбум төгрөг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 42.3 тэрбум. Бусад 129.6 тэрбум төгрөг. Татаас сургууль цэцэрлэг 55.2 тэрбум төгрөг. Санхүүгийн зах зээлийн зохицуулалт 3.6 тэрбум төгрөг. Нийтийн тээвэр 38.2 тэрбум төгрөг. Эмийн үнийн хөнгөлөлт 47.5 тэрбум. Эрчим хүчний салбар 25.4 тэрбум. Шуудан харилцаа холбоо 8.4 тэрбум. Хөдөө аж ахуйн салбар 54.1 тэрбум. Бусад салбар 1.4 тэрбум.